Галзуу өвчмөдтэй тэмцэх дэлхийн өдрийг бол жил бүрийн 9 сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулдаг. За манай Баянгор аймгийн хэмжээнд бол 9 сарын 26-нд Баянгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэрэгчлэнүүд болон зооны зөвхөн судлалын төв эмч мэрэгчлэнүүдэд сургалтыг зохион байгуулсан. За галзуу өвчин гэж юу юм бэ гэхээр галзуу өвчин бол вирусээр үүсгэгддэг. За төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг. Мал амьтнаас хүн талбарладаг зоонозын хурц халдварт өвчин байгаа. За галзуу өвчнөөр өвчлөдөг мал амьтад бол бүх төрлийн бод мал, за тэгээд дээр нь гэрийн тэжээвэр амьтан болох муур нохой, зэрлэг амьтдаас бол чон, үнэх ярс, цөөвөр чон, сарсан багуухай мэтчлэн зэрлэг хөхтөн амьтдад бол өвчлөх боломжтой байдаг. За галзуу өвчний вирусээр халдварлагдах эрсдэлтэй нөхцөл гэх юм бол тухайн өвчлсөн мал амьтанд шүлсдүүлэх, уруулах, ноцоолох гэх мэтчлэн хүрэлцэн тохиолдолд галзуу өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг. За галзуу өвчнөөр өвчлөх эрсдэлтэй бүлгийн хүн ам гэх юм бол мал амьтантай харьцдаг малчид буюу малчин өрөх, дээр нь насан туршаагүй хүмүүс буюу хүүхдүүд бол голчлон өвчлөдөг байгаа. За галзуу өвчний с ижигтэй мал амьтан болон өвчлсөн мал амьтанд уруулж ноцол шүлсдүүлсэн тохиолдолд тухайн хүнд бол эхний ээлжинд булчин саажих, хоолойны булчин татах гэх мэтлэн шинж тэмдэг илэрэн. За хоёрдугаар үе шатнд бол хөөрлийн үе шат буюу зан авир тогшрох, за гэрлээс болон уснаас айх. За гуравдугаар үе шат нь бол хөөрлийн сүүлийн үе шат буюу намжмал үе шат буюу тухайн өвчтөн ноомоос хул дуугаа олох гэрлэгөө хуурай харанхуй орчинд бол байх. За улмаар бол сүүлдээ насварлалтын түвшинд хүрж өвхөл төрүүдэг аюултай өвчөө. За галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бол та юу анхаарах ёстой вэ гэхээр бага насны хүүхдээ хараа хяналтгүй газар явуулахгүй байх. За хоёрдугаарт гэрийн тэжээр амьтантай айл өрхөл нохой болон муура галзуу өвчний тахлаажуулсан жил бүр хамруулах. За мал амьтан аж ахуй эрхэлдэг байгууллага болон ард ирэх тухайн мал амьтнаа бол мал эмнэлгийн газартай хандаад тухайн жилийнхаа галзуугийн вакцинжуулалтанд хамруулах шаардлагатай. За дээр нь гэрийн тэжээвэр нохой тэжээдэг айлууд бол нохойгоо хуулийн дагуу өдрийн цагаар уйж явах хэрэгтэй. Дээр нь орон нутгаас авдаг арга хэмжээ бол золбин нохойг жил бүр устгадаг. Тэр золбин нохойны устгалын арга хэмжээнд бол бас ард иргэд оролцох хэрэгтэй. За галзуугийн эрсдэлд өртөөд галзуу мал амьтантай уруулж ноцоолох, шүлсдүүлсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагт яаралтай хандах. Дээр нь эмнэлгийн байгууллагт хандсан тохиолдолд галзуугийн дархлаажуулалтанд заавал хамрагдах хэрэгтэй. За галзуугийн дархлаажуулалт гэдэг маань 5 тунг авж иж бүрэн хамгаалагддаг. За эхний тун бол эрүүл мэндийн байгууллагт хандсан эхний өдөр авна. За түүнээс хойш 3 дахь хоног. За 3 дахь тун бол 3 дахь тунг хийснээс хойш 7 хоног. За 4 дахь тун нь болохоор 3 дахь туныг хийснээс хойш 7 хоног. За 5 дахь тун нь 4 дахь тунг хийснээс хойш 14 хоногийн дараа 5 удаагийн дархлаажуулалтыг бүрэн авснаар галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. За манай Баянгор аймгийн хэмжээнд бол 9 сарын 17-ны өдөр галзуу өхөр байна гэсэн дуудлага ирсэн. За тухайн дуудлагаар бол мал эмнэлгийн газар, онцгой байдлын газар, за зооны зөв өвчин судлалын төв цагдаагийн газар, Баянгор сум гэх мэт байгууллагууд бол хамтран ажилласан. За тухайн галзуурсан өхрийн нугас болон тархинаас мал эмнэлгийн газраас дээж авч ажиллахад бол галзуу биш болох нь тодорхойлогдсон байгаа. За тухайн малтай харьцсан ард иргэдэд бол зооны зөв өвчин судлалын төвөөс давхар судлалын хуудсыг бүглүүл сургалтын арга хэмжээг авч ажилласан.